Зохиолч Мишгийн Жавган 9 хүсэл 2 дугаар бүлгийн 2 дугаар хэсэг. Палангийн хувьд морин дэл дээр давхих хорхойн дарагдаагүй, зоригийн хувьд ажилдаа дасч зөвшрөх завдал болоогүй байтал гүү барих ажил тулгарлаа. Хулжихын хөндөй түүний залгаа сүүжийн хонхор хаваар ойрд бороо чиг нэмсэнгүй. Хэдэн өдрийн хурц нар газрын хөрсийг яахыг хэн завдалгүй улайсхан хатааж, өдөр бүр үдээс хойш бороо орхнуудаа гэмээр үйлшиж горьдлого төрүүлснээ баахан салхишороо болж сүржгэнж байгаад л намдна. Мөн тийм нэг өдрийн оройхон баригадын аж ахуйн эрхлэгч Лэгдэн гэж гулзайсан нүцгэн толгойтой марзан дуу яриатай эр мотоциклтэй хүнтэй сундлан давхиж ирээд "Гүүний сайлчныхныг чинь хөшөөгийн усны дэргэд буулгачихлаа. Түүгээр саяхан их устай мөндөр бороо ороод өнгөрсөн өнгө засаад хачин сайхан болсон байна. Ногоо нь сугсалзаж, нуур нь мэлтийж, усны шууд нь шаагаад л бүр нэг өвдсөн хүн эдгэрч өтөлсөн хүн залуужмаар юу юугүй тийшээ нүүж очиж гүүгэн барьцгаад хоёр гэрээрээ нүүх юм байгаа биз дээ. Нуурын зах дээр хэвтэж явахад хэдэн дэмэн чинь ч гэсэн амар" гэжээ. Луузан өвгөн тэр үед нь хар цагаан дуугарсангүй. Наад хэд нүүхэл хэрэг болдог байх гэж битүүхэн бэлтгэн өвгний амийг харсаар байв. Тэгтэл нөгөөдөр өглөө нь гинт суваа тэмээгийн гаднаа туугаад ирлээ. Тэгээд гэртээ ч орлогүй арваад ат барьж авч чимд доржид дөрвийн хөтлүүлэн бусдыг гаднаа аваачаад эмгэнтэйгээ хоёул хомнож эхлэв. Мань хэд хэсэг зуур яах учраа олохгүй байснаа луузангийн руу очиж чимд дорж тэмээ хомлцсон нөгөө хоёр нь гэр буулгалцлаа. Тэдэнд өөр арга байсангүй. Тэмээгээ юугаар хомнох, ачаагаа яаж ачихыг ч бүү мэд. Луузан өвгөн хом шат хүрээгүйг эсгий туурга дэврээр ороож ханаар хавчин хомнож ачааг доор нь тэнгээр нь хуваарлан ачуулж байв. Гэрийн бүрээсээр тэмээ хомнохын тулд бас өөр маягаар эвхэх ёстойч. Энхүү тэд хоёр гэрээн зэрэг ярилцтал ач чадахгүй ганц луузангийн гарыг харах учир нэлээд мөнгөнөн байж хөдөллөө. Гүүний сайлчнаар самдангийнх гэж сум дээр байсан айл ирж буужээ. Гэрийн эзэн самдан насаар дал шахсан боловч хүн үнэмшимгүй хөнгөн шингэн хөдөлгөөнтэй аливаа хошин яриатай сайхан зантай өвгөн байлаа. Түүний эхнэр гэж ширүүхэн нислчхвал унтчихмаар давжаа хатангар биетэй уймраа дуу янзын шар эмгэн. Тэр хоёр хөгшний амьдралын нар болсон намхан нуруутай 18 орчим насны шар охин хүн бүлээр иймэрхүү л айлаач. Тэднийг нүүж очиход идээ цай болон хөл алдан угтаж ачаа буулган гэр барилцлаа. Хөдөө нутгийн шинэ буудал гэдэг сайхан юмны нэг ажээ. Гэрээ дөнгөж барьчихад луузан өвгний цуглан самдангуайн авгаан гарын хужир ихтэй өтгөн шаргал цайг ууцгаалаа. Луузан өвгөн шинээр бууж голомт тулах газраа мелаж буйн энгээд айлаас ирсэн цайг арай л цөмийн өргөчихсөнгүй. Гэрт юм оруулаагүй тул хэвсдэвссэн мэт сугсалдсан сэргэг ногоон дээр суугаад цайлцгааж байхад үүдээр захгүй юм шиг нов ногоон тал цэлийж тэнгэрийн цэнхэр өнгө хослоод цэцэг ногоон дээгүүр ирвэхээ бүжиж тааны хурц үнэр хамар сэтлэхэн шахна. Зунтай газрыг нэг хэсэгтээ бороо хур дагах шиг санагддаг. Үдээс хойно үүлгүй шахам тэнгэрээс нартай байхад хэсэгхэн зуур бороо шижигнэн орж "Одоо гүйцээ байгаа нь лэн" гэсэн шиг
Зүүнтэй зүүн урд дээгүүр 7 өнгийн солонго номлон татлаа. Тэднийхэн олзуурхан оройн чигийн үнэр цэцэг ногооны үнэр хослон сэнгэнсэн сайхан толгор тэгш газар. Зэлэн татав. Хотын захаар байгалийн сайхан хоргоо имжээр өнгөө гайхуулан айл сагалтын хүүхдүүд тэрхүү солонгыг барих гэж унан тусан гүйлдэнэ. Зээл татчгүй газар айл хотын чадалтай бүгд зээглэн суугаад нэг хоёрын гурваа гэсэн самдан өвгний парига дуугаар хэм нийлэн нойтон газар жээж татсаар зэлэн чангалцгаав. Нэгдэл баригадаас самдан өвгнийтэй хамт унганы ногт чагт зээл гадас мун айргийн хөхүүр зах бас хэд хэдэн шар суран ногт чөдөр ирүүлсэн ажэм. Тэр үдэш гүү барих бэлтгэл базаахаар айл хотлоороо хөдөлж самдан өвгнийг хэвийн боов хийж луузан өвгнийд шүүс мах чанлаа. Самдан өөрөө дэвтээсэн хөхүүр авахаар ус руу явж гүүгэн өглөөний урах улаан нарнаар барих учраас адуугаан бэлэн байлгахын тулд цуглуулж ойртуул хэмээн палан зориг хоёрыг мордуулжээ. Бас баригадын аж ахуйгаас уурганы чээж бүкс хэдий гуйж ирэх хэмээн чимд орж игч давхиулав. Тэр шөнө палан бушуухан өглөө болосоо гэж хүсэн харанхуй гэрт инээж хэвдсэн бол зориг маргаатар ямар түүхтэй өдөр болдог бол лавл би барьсан уурга нөөц 2-3 бургастайгаа хугалж дуусгаад гартаа модгүй үлдэнэ. Мор малаасаа унж тусч олонний нүдэн дээр булаагаа тарихгүй юмсан. Айлын тэр нэргүйгч охины нүдэн дээр хөглөвл бүр баларваа. Эртэд хүн хараагүй нь яамаа. Түүнээс биш миний паян гэж өдийд ээжийн ярьдаг муу мянганы явдал гихчээр юм болох байсан та гэж бодоод унтах гэвч болохгүй хэвтэж байлаа. Адуу хүлээн авсны маргааш өглөө. Мань хоёр адуугаан цуглуулахаар урд өдөр нь бариулж авч хоцорсон зан аашийг мэдэхгүй өндөр хөх бормоор халтар хээр үрээ хоёрыг нэг нэгээрээ унах болжээ. Халтар хээрийн үрээн морь байр суургүй байж мэднэ гэж палан эмээллэж мордов. Зориг бор морины амын хурааж мордох гэтэл ирвэл шиг эргэлдэн дөрөө авах сэхээ завдал өгсөнгүй. Тэгээд бас палангаа дуурайж уурга тулан мордох санаатай сэмхнэр ажиж байсныг хэлэх үү. Нэг удаа уурганыхаа үзүүрээр газар хатхан хууглах шахаад арга буюу дутуу мордон бууж дараагийнхад палан ирж морийн тогтоон барьж байхад мордсон хэрнээ сандрахтаа эмээлийнхээ араар уурган дээрээ давхар мордон бодилж ийн мөнгөн сар адуурууга арайч хөдөлжээ. Манер гадаа уян дээрээсээ эхлэн ийн хүү шинэ ажлынхаа шалгалтыг өгч эхлэх нь тэр. Тэд адууны бэлчээр хүрээд захаас нь хумын явтал зоригийн татсан олон сулран эмээлэн толгоор угаа явчихсан байсанд палан буун харайж морийн зулбуурдан буулгаад эмээлийн хойшлуулан олмын чангалж өглөө. Тэдний байдлыг энэ үед харахад аав нь хүүгээ морь унаанд сургахаар дагуулan бөөцөөлж явах мэт агаад энэ өдөр зориг мориноос айгаад байх шиг болохоор хоёул адуу цуглуулгатай саллгүй тувд хамт явсан нь онжээ. Тэгээд мордох болоход одоо энд адууны хойноос тэмүүлээд бүрч хэцүү байх үз хэмээн палан зоригт морио өгөөд өөрөө бор морины амыг зөндөн тавин мордвол тэр морь хон шиг номхон мэдээгүй юу ч болоогүй юм шиг царай гарган зогсож байсанд зориг гайхаад барсангүй. Тэгтэл энэ амаа хураалгаж сураагүй морь байсан юмсан чи. Тэр өдрийн баян үүгээр дууссангүй. Зориг өглөө явахдаа нэгдлээс залж бэлтгэн анх гардуулж өгөхдөө өлзий ирүүл бэлэгдэн толгойд нь хадаг хүртэл зүүж өгсөн
уужим цээл хойвтай сүм шиг шулуун мод бургас ховртой талгов энтх нутгийнхан шүлсээн залгим сайхан урт уурга суналзуулан барьсаар мордсон ажээ. Гэтэл өдөр нь палан ороо морь барих гэж илдээд хүч хүрэлгүй сансандаа заавал хүрэх гэдэг зангаараа заавал барина да. Тэгтээ чи уургалах албагүй. Уургалах гэж байгаа дүр үзүүлээд над руу шахаад аль гэхэд нь зөвшөөрч морь цойлон ирмэгц үргээх санаатай уургаан шийдтэл хайн хайсан тэр уурганы цээлхэн хойв санаандгүй байтал морины толгойд өлгөгдөж яах учраа олохгүй балмагдсан зоригийн гарыг уурганы бөкс нүд ирмэхийн зуурт шудран алдурч оджээ. Тэрээр халуу өргсөн гараа өрчин хоцроход пална нь инээд алдан давхиж ирээд "Яв, чи уургалыг санаа юу?" хэмээн асууж. "Юм гачлантайя зориуд уургалах гэсэн юм бол яасан ч толгой онохгүй дээ" гэлцэн ярилцжээ. Ингээд тэр сайхан уурга хойв бөөн сүултээ хар морины хэнхтэгт чирэгдэн давхиж дунд гიშгэгдэхийнхээ тоолонгоор чад падхийн хугарсаар мань хүн орой эрэхтэй хэдэн хэсэг болсон уурга шииртэй буу шиг эвхэж үүрсээр ирсэн ажээ. Түүнээс хойш пална нь уурга гартаа чанга атахгүй бол хурдан хөлтэй амтэн нүд ирмхийн зуурт шувт татаад гарыг чинь зулгалчихна гэж аав хэлдэг юм. Уурга гартаа эргүүлэлгүй чанга атгаж байгаарай хэмээн зөвлөжээ. Тэрээр энэ дагуу нь морь уургалах гэж нэг удаа зориглоод уурганаасаа зуураатай мориныхоо толгой руу түрвэгээр бууж айлын хэр газар чирэгдээд хоцорсон аж. Зориг энэ бүхнээ бодсоор сэтгэл зовнин нойр хулжин хэвтэл хизээ унтсныг бүүмэд нэг мэтгэд палан дуудаж сэрээлээ. Манхайн тэлэх үүрийн гэгээ тодорсоор өдөр шиг гийгүүлж наран гарахын өмнөх улбар ягаан туяа нь орчин байгалийн өнгийг сүлэн сүрж авахажуулах агаад ургах наран чихт тэнгэрийн хаягаар хөндөлсөх хэсэгхэн үйлс хурц улаан дэл татуулан тэр аяараа хэсэг гал тасран яваа мэт үзэгдэнэ. Хэдийгээр зуны дулаан улирал боловч үнэгэн үүрээр дулаан хэвтрээс босч нэмгэн хувцастай гарсан хоёр залуугийн бие нэг л жихүүцэнгүй байснаа адууны бэлчээр хүртэл хурд мэдэн давхиснаас морины илч өөдөөс нь нойлоглон уур усны халаагуур дээр сандаалсан мэт санагдуулж хөлсний нялуун үнэр салхитай хамт хамраар сэнхийн сай хоёр дорхноо дулаацч бие тавигдэн тэнэгэр чөлөөтэй болов. Энэ үед палангийн урам сэргэн айта ингээд мордоо давхихад аавын хэлээр 2-3 туушаа хайраг байдаг болоос гайгүй. Одоо 4-5 хоногийн дараа гэж бодож явлаа. Зориг дутуу нойрондоо харуулсан нойрмогнүүдээр алсыг харж явснаа сүүлдээ нойр сэргэж арай жаал цовоорч ирэв. Тэд адууныхаа хоёр захаас хумын туусаар ийхүү эрт амтсандаа омог бардамхан ургах нартай уралдан гаднаа ирвэл энэ нь хөдөө нутгийн малчдын хувьд пимч гайхмаар юм биш бололтой. Айл хотынхон нь хэдийн босоод зэлний наан эсгий хивс мэтийг дэвсэн ширээ засч идээ цай өрчгсөн бригадын дарга дэнзэн тэргүүтээ нутаг усны баахан ирчүүд ойр хавийнхан бүгд цуглжсан цай зүү ууцгааж сууна. Хотны зүгээс луузан өвгөн дулам авгаа чимд дорж нар тавгтай идээ домбтой цай зэргийг барьсаар их л ёсорхуу айсуй. Адуу ирэх бараанаар уурга барьсан харчууд дааг шүдлэн унсан хүүхдүүд зүг үрээс давхилт хаагаад хүүхдүүд нь бүрч яар твдсэн бололтой хоёр хөл нь даруулгагүй тогсон богцтой юм шиг л савчин модгонож морины хоо жолоог дугтчиж сэгсчихнэ. Нэргүй ээжтэйгээ хоёул гэр зэл хоёрын дунд гүйж идээ будаа нэмэн самдан өвгөн ширээний хажууд тухлан сууж аяга шаазан арчин ирсэн хүмүүсийг ид уу хэмээн шахна. Хэвийн боов үйлүүлэн давхарлаж тэвхийд л өндөр өрөөд дээр нь өрөм бяслаг ааруул yootон битээр чимэглэн зассан тавгтай идээ хэдийг ширээн дээр игнүүлэн ширээний хаагуур гүү саамын хувингуудаа өрж симгэр дээр бүтээжээ. Нар алгуурхан хөөрч
Дулаан тогтун өдөр болох шинжтэй. Самдан өвгний зөвлснөөр суур сүргийн даамлын хувьд талан хүү толгойд нь хадаг үйж намируулсан цээл сайхан хувьтай уургаар хамгийн ууган өсгий цагаан зээрд халзан унгаан зэлэг хөндлөлдүүлэн уургалж гүү барих ажил эхэллээ. Энэхүү нүсэр ажил зоригийн бодож байсантай адил хальширч хулах хар юмгүй ажээ. Нутгийн залуус ер нь л уурга байтугай уртхан мод барьсан бүгд нь унаг шургуулan уургалах гэж бие биенээсээ өрсөн хушуурч дайраад зоригт уурга хуглах зай завсарч өгөх янзгүй. Онгон унгад уурганы хувь толгойд нь хүрмэгц цочих мэт огл өсрөн хувимд татагдж хойд хоёр хөл дээрээ цорайлон агаар самарцснаа газарт питхийдл савж унаад амаа ангалзуулан босч ирэхэд уургач хүмүүс хуваа мултрахгүй болтон ирчилж дэнзэн дарга тэргүүтээ хэдэн хүн гүйлдэж ирээд ноцж барин бүсэнд хавчуулсан ногт чагтаа толгойд нь углан аваад хоёул гурвуулаа чирч гулдран төрж түлхэн зээл рүү аваачиж уйна. Зарим харчууд эртээ бертаагаан унганд гайхуулах гэсэн мэт наадамд барилдж байгаа юм шиг ташаалд нь тонгорч унгаад дарж чихтэн ногтолж байхаагаад унганы ярдаглан чарлах дуу ойр хавьд хадах нь тэр нял хамтны өхөөрдөм эмзэг зангийн нэг гэлтэй. Сая уюулсан унга толгой багалсан хатуу зүйл өндих янзгүй барьж дарсан урт зэлнээс салж хагцах гэж ядан зэлэн дээгүүрээ хойш урагш сүүлээ годолцуулан хэд чавцснаа зээл ногтондоо татагдан эрчэндээ савж унаад гидсэн түнхэлзэн хамарн сортолцсон алагнуудээ эргэлдүүлж омогтой хэвтцгэн. Хамгийн түрүүнд зэллүүлсэн ууган халзан унага хаа гуйныхаа хаваар хөлөрчгсөн бааштай наргагүй нүдэ анин хариугүй ядруу царайлан хэвтэх хагаад уурганы толгойд байсан хадгийг түүний ногтноос зүүжээ. Зориг хавийн хүүхдүүдтэй адуу хураан зай завгүй тойрч давхих хагаад тэд нь унага уургалагчдыг алдалгүй харж санжин аяа палан ах ямар жаатай вэ? Доктораад унгаж байгааг нь хараач. Үндүнгуй эмээлийнхээ араарч суухгүй ер нь хүч гаргасан шинжгүй шүү. Аврацтайхч толгой алдна гэж ярихгүй юм аа. Хүй, аюурган уургач хүрний налж иргэж байгааг хараад байгаарэ. Ястаа нэг уран уургач морой. Тэр замбгойг харвуу өөдгүй ярэ урга авгалжгаж гэлцэн бөөн шууган болох нь зоригийг шоолж хор шорын малтаач байгаа юм шиг санагдана. Балан тэнд эд бужигнаан дунд залуустай өрсөн толгой онж хаях унага докторч эргүүлэхийн хорхойд автан бусдыг ажих сөхөөгүй явна. Унгаа уйлсан гүйд зарим нь миний унгыг эд авчихлаа хэмээн гомдол гарган түүнээ хэнд хаана мэдүүлэх аяа олохгүй байх мэт ийш тийш янзгаан давхилдэж зарим нь зэлэн дээр очоод жилийн жилд ингэдэг юм зовлтгүй хэмээн унгандаа сургамжлан учрлах мэт үнэрлэж үүрсэн зогсцгооно. Нэргүй зэлнээс зайдуухан битүү бүтээсэн идэ будааны дэргэд ээж дулам авгаа хоёртойгоо зэрэгцэн зогсоод хаана ногт чагт дутагдан дуудсан зүгт барьж гүүхийн хамт залуусын уурга холоос дайлан шидэж унганы толгой алдалгүй уургалах годойд л шарваан татж эргүүлэх мэтт инээд алдан баясч санаандгүй уургалуулсан унга давхиж явсан эрчэндээ готройтон савж унах тоолонд өрөвч царайгаар дуу алдан ээжийнхээ хажуугаас барьж явах буюу нүрээ байн дарна. Самдан өвгөн 2-3 хүнтэй зээл хаваар эргэлдэж анх барьж байгаа байдсан гүүнүүдийг ойр гарсан уургачин дуудан бариулж чөдөрлөж тушин завандаа бас залуусын хор шарыг малтна. Зориг адуу хураах нь биеинд амар байвч энэ хавийн адуучид ховорхон барьсан шулуун сайхан уурга суналзуулан агсан морины нуруунд дээр ханхалцах мөртлөө айл сахалтын дааг шүдлэн ноолсон давчаа хүүхдүүдээс ялгарх юмгүй байгаадаа сэтгэл зовж
Нутаг нугын залуусын адил холоос шидэн унганы толгой алдалгүй баруун солгойгүй уургалж хазраа урнаар хонхойлгон инээж зогсох намхан шар нэргвийг багтуулж чадахгүйдэн хийл харамсан дотор нь хорсох шиг болж явлаа. Нар үд хэвэж ирэхэд тэнгэрийн хаяагаар мөнгөн толгойтой давхраатсан үйлс гарч тэднийхэн ч унгаа барьж дуусаад зэлний тэндх идэ будааны газраа цугларав. Унга барьж дуусах үеэр хоёр тэмээ ачаа хөдөлсөн нэгэн морьтой хүн баруун урдд эрстэй ховл өгсөн гарч ирсэн нь гүүгээ түрүү уйлсан зэрэгэлдээ сойрынхан баригадын дарга самдан өвгөн хоёрын гуйснаар эссэн айраг хөрөнгө авч ирсэн ажээ. Самдан өвгөн хөрөнгөнд хэрэглэхээс бус дайрга зэлэн дээр авчирч шими юмтай согнон том зэс цар дүүрэн өрсөн бүтэн хоньны шүүс мах тавиад идэж ууж инээж шуугцхан эхний хэдэн удаагийн гүү саалтыг бүгд байлцсан өнгөрөөж их унга эрх биш зүгшрэх тийшээ хандлаа гэхийн үс гадныхан нэг хоёроо мордон таалбүрт давхиж одлоо. Ийхүү хамгийн хэцүү хатуу гэж бодж байсан өдөр нь хамгийн зугаа цэнгэлтэй хамгийн амархан өнгөрч буйд зоригийн сэтгэл тайвширв. Эхний өдөр болохоор гүүн бэлчиж хураах ажиллаж гарсангүй. Гэтэл зоригийн энэ тайван байдлыг алдагдуулсан нэг зүйл гарсан нь самдан өвгөн ярих бүртээ паланг магтан адуун дэрэмгүй моринд сайн ястай сайн хүү хэмээн дэрэгдэн суулгаж ид уу гэж шахаад нэргүй ч аавынхаа ярианд автсан мэт паланд илүүтэй үйлчлээд өөрт нь нэг л хайхрамж муутай байгаа эсхийн ч үгүйлсэн шинжгүйд зоригийн сэтгэл дэнслэн биений нь хаа нэгтээ орших эмзэг хөндүүр газар сэдрэн шаналгах шиг бас үл мэдгдэх гуньгийн манан үе үе нөмрөн авах шиг санагдан сэтгэл гэгэл зөөрхөн суулаа. 2 дугаар бүлгийн 2 дугаар хэсэг төгсөв.